энэ сүүлийн үед олон нийтийн анхаарлыг татаад байгаа төрийн албыг наймаалцсан гэх 60 тэрбумын асуудал байна. Мөн энэ төрийн банкны албан тушаалтнууд хууль зөрчиж 20 тэрбумын зээл олгосон. Мөн энэ жидүүгийн энэ хэрэгүүд юу найр шатандаа явж байгаа вэ? Та энэ талаар биднэрт илэрхийлэнгүй мэдээлэл өгөхгүй юу? За авилга албан тушаалын гэмт хэрэгүүдийн хувьд бол нууц тал дараагаар үйлдэгддэг. За гэмт хэргийг илрүүлэх болоод цаашлаад нуугдмал хөрөнгийг илрүүлэх тал дээр бол нэлээд өвхөн хүч цаг хугацаа бол шаарддаг юм онцлогтой хэрэгүүд байгаа. За прокурорын байгууллагын зүгээс бол хууль заасан чиглэлээр хэрэгжүүлэн ажиллаж байна. За мөн олонний анхаарал татсан болон хэвлэл мэдээллийн хэрэгслээс сүүлүүд нэлээдгүй гараад байгаа хэрэгүүдийг шалгаж шийдвэрлэж дуусаад байна. За тухайлах юм бол 60 тэрбумын гих тодтголтой хэрэг байгаа. За энэ дээр бол төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуультай зохион байгуулсан гэх хэрэгт бол прокурорын зүгээс ялгах дүнэлт үлдэнгийн буруудын асуудал эцлэн шийдвэрлэхээр Баянгол дүүргийн прокурорын газарт бол Баянгол дүүргийн эрүүгийн анхаарчны шүүхт бол харьяалын дагуу шилжүүлээд байна. За мөн бид бүхэн мэдж байгаа төрийн албан тушаалтан хашиж байсан хүн бусдыг хүчинцгийг завцсан гэх хэрэг байгаа. Энэ хэргийг мөн харьяалах шүүхүүд бол ялгах дүнэлт үлдэн прокурорын зүгээс бол шилжүүлээд байна. За төрийн банкны болон барилга хот байгуулалтын яамны удирдах албан тушаалтнууд албан үүрэг эрх мэдлийн байдлаа уруулан ашиглаж албал хууль бусаар 20 тэрбумын зээлийг олгосон. Мөн 14.9 тэрбум төгрөгийн төгрөгөөр бол хууль тогтоомд зөрчиж худалдаа авах ажиллагаа гүйцэтгэх эсрэг бол мөн дурдж болох юм аа. За мөн бид бүгдний сайн мэдж байгаа жижиг дүн төлөвлөрөлийг дэмжих сантай холбоотой хэрэг байгаа. Энэ хэрэгт бол мөн прокурорын зүгээс ялгах дүнэлт үлдэн эрх мэдлийн албан тушаалын байдлаа уруулан ашигласан, хахуул өгсөн авсан гэсэн зүйл ангаар мөн харьяалах шүүхүүд шилжүүлсэн. Тэгээ олон улсын ачаа тээврийн сэжвэрлэг бол хууль бусаар олгосон гэсэн хэрэг байгаа. Энэ хэрэгт мөн албан тушаалын байдлаа уруулан ашигласан гэсэн зүйл ангаар зөвшлөд бас ялгах дүнэлт үлдэн шүүх шилжүүлээд байгаа. Салхитын мөнгөний ард толгойн албан тушаалнуудын хэрэг одоо ямар шатанд явж байгаа вэ? Энэ талаар юу нэг одоо сүүлийн үеийн мэдээг үү? За энэ хэргийн тухайд бол шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хэлцээний дарга нь за албан тушаалын байдлаа хэрэгжүүлэхгүй тул бусдаас авилга авсан гэсэн хэрэгт бол ялгах дүнэлт үлдэн хэрэг эцлэн шийдвэрлэж дуусаад шүүх шилжүүлээд байна. Үндсэн бол албан тушаалтай холбоотой хэргийн хувьд бол мөрдөжл ажиллагаа явуулж байна. Энэ хэргийг бол прокурорын байгууллагаас түрүүн шуурга шийдвэрлэх тал дээр анхаарч ажиллаж байгаа. Энэ прокурорын байгууллагаас ярилцлагатай тэмцэх газрын захиргааны мэдээлэл байгууллагуудтай шалгах ажиллагаа хэрэгүүдээр шуурга шийдвэрлэх тал дээр хэд анхаарч байна. Мэдээж хууль заасан үндсэн хугацаа байгаа. Аль болох хугацаанд нь болж өгвөл бас шуурга шийдвэрлэх тал дээр